За Эрдэнэс тавталгаа компани орон нутгийн иргэдийн ажил эрхлэлт, дэд утас, доктортой хөгжил, төв соёлын дурсгал, байгаль орчныг хамгаалах, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. За 2018-аас 2024 оны хувьд төсөл хөтөлбөрүүдийг товчхон дурдвал оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 644 оюутан, за цэцгийн сумд шинэ мянган айлын 16 айлын орон сууц, за цэцгээс баруун наран чиглэлийн 13.5, за хашуун шахаад чиглэлийн 8.2, сумын төвд 5.1 тэрбум төгрөгийн өртөө бүхий авто зам барьж байгуулсан байна. За эрүүл мэндийн төвд 1 тэрбум төгрөгийн 11 багц тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн. За 24 онд Өмнөг аймагт 747.8 мянган тэрбум төгрөгийн татвар төлбөр хураамж төлөвлөрүүлсэн байдаг. За үүнээс гадна цогццын сумын төсөвт 17.6 тэрбум төгрөгийн татвар төлөвлөрүүлсэн. За энэ хамтын ажиллагааны гэрээний хүрээнд орон нутгийн хөгжлийн санд жил бүр 3 тэрбум төгрөгийг төлөвлөрүүлж байгаа. Цогццын сумын цахилгааны шовон сүлжээг төвийн шовонд холбох ажил хийгдсэн байдаг. Түүнчлэн компанийн нийт ажилчдын 26% буюу 485 орчим хүн орон нутгийн иргэдээс бүрдээд ажиллаж байна. За Эрдэнэс тавталгаа компани 15 жилийн ой болж байгаатай холбогдуулаад одоо ажиллаж байгаа болон өмнө ажиллаж исэн нийт ажиллагчдад 15 жилийн ой мэндийн баярын мэндийг хүргье. Бүгдэнд нь баярлалаа гэж.